өрнийн хуримын гол одоо зохиолынх нь гол үйл явдал бол ерөөсөө хоёулангаас нь асуулт асуух, ам өчгийг авах, эрүүлж, өвчтөөч, тэ алдаж онохын бүх тохиолдолд чи энэ хүнийг орхихгүй үрд хамт байна гэдгийг энэ одоо сугалсан олны өмнө андгаалж амлаж байна уу? Тэгж яана, амлаж яана, yes гэж хэлээд тэгээд бүгжээ солилцож байгаа. Монголын одоо уран зохиолч, эртний уран зохиолч биш шүү дээ. Ёсолж авчихад та юунд ингэнэ өгдөг. Үгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр андгаагаа өргөчгöd ар гэрийнхэнд нь хэлчихэд тийм ээ? Авж жаргаа гिचгээд одоо юунд ингэж гомдоож байгаа юм тийм шүү дээ. Амандаа байж чадахгүй ирэх хүн та арай итгэж байгаа юм шүү гэсэн санаа биш дээ чинь. Тэгэхээр андгаа өргөсөн ирэх хүн чи андгаандаа хүрхийг л хүсэн шүү дээ. Им хүн ч гэсэн тангараг өргөсөн бол альва хүн ер нь хэлсэн амандаа байхыг л хичээнэ үсттэй. Монгол хүний андгаа заавал андгаа юмаа гэж хэлсэн байдаг шүү дээ 10 хэдэн доктор. Нэг л андгаа тангараг тавьсан бол амьдралдаа үнэнч байх, хоёр заяандаа үнэнч байх. Тэр үзэл бодлыг л авч явсан байх эртний хүмүүс бас хүмүүжлтэй, дэгтэй, даруулагтай байж тээ.